За сайн байцгаана уу? Эгч маань хөлөө хуглаад тэгээд эмнэлгээс болохоор остеокальц гэдэг юм янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх тийм заавар өгсөн. Гэтэ одоо бас 2 жил 3 жилийн өмнө би өөрийнхөө амьтад амьдрал дээр энэ бүтээгдэхүүнүүдийн гайхамшигыг нөгөө мэдсэн болохоор бүр өнөөдөр зорж ирээд дахиад одоо хичээгийн тэр хөлний ясны хугалтанд зориулаад энэ тенториум тосыг бүтээгдэхүүнийг ер нь авах гээд ирчээд байж байгаа юм. Тэгээд 3 жилийн өмнө дүү маань аваарт ороод хэрэгтэй. Тэгээд ерөөсөө энэ баруун талын ясанд бол ерөөсөө бүтэн яс үлдээгүй машин гэдэг өөр нь гарчихсан. Тэгээд сэхэнд орсон манай дүү ерөөсөө юу найдвар авахгүй шүү гэж хэлсэн байхгүй. Тэгээд юу төрхүүл сайн яавал сайн гэд энэ тенториум тасыг нэг санал болгоод тэгээд төрхсөн үнэхээр ингээд тэр хөхөрсөн яцарсан байсан юмнууд нь шүн төрөхөд өглөө тэр хөх няцалцсан хөх няцарлууд нь маргааш өглөөнөөс нэхлүүлээд шарлаад ингээд эдгэрлийн шинж тэмдэгтэй болоод тэгээд APV-г нь бас амд тусаалгаар ингээд уурлагаад тэр манад 3 хоног ямар ч ухаангүйсэн өгөхөд ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг ууж хэрэглэснээс маргааш өглөөнөөс эхлээд ингээд ухаан орж эхэлсэн. Тэгээд сэхэнээс бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 10 хоногийн дараа гарч байгаа тасагч шилжиж байгаа. Тэгээ ерөөсөө тэр бүх биенүүд нь ингээд битүү ингээд бяцарсан байсан тэр бүх ясны хугарлууд дээр энэ тенториум тосоо ингээд түрхэдсэн. Тэгээд дахиад 14 хоног гэмтлийн эмнэлэгтэй байж байгаа. Эмнэлгээс гарсан хүмүүс бол дор хаяж энэ хүн жилийн дараа хөл дээрээ босно гэж хаад 14 хоногийн дараа хөл дээрээ босоод эмнэлгээс гарчихлаар тэнд исэн хүмүүс бол үнэхээр гайхчихсан. Тэгээд бас нэг ах байжсэн самарт хөөж байгаад өндөр модноос унтсан ингээд нуруунд тэр чигээр ингээд хугаралттай. Тэгээ өдөр шөнөгүй арилал яолоод идэг гэсэн нэг ах байсан. Тэгээ тэрний нуруунд дээр энэ тосноосоо түрхэж өгöd тэр шөнөөстэй ямар ч өвдөлт завар байхгүй нам унтж амжижсэн байна. Тэгэхээр үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн учраас ирж хайд сургалжээж олж ирээд тэгээд энэ бүтээгдэхүүн авах гэдэг ингээд зогсож байна. За баярлалаа.